Харин одоо тэрийг одоо ажиллахгүй л байна л да. Ягаад тэгэхээр одоо жишээ нэг жоохгүй хүүхдүүд ингээд жоохон уйлахаар нь те цаа уйлаад энийг аваад өгчий. Цаа ингээд энийг аваад өгчий. Өө манай хүүхдэд амар дуртай гэл пицца чикен захиалж өгөөл. Тэ? За тэгэн гутлаа пицца чикен захиалаад ингээл өгөн гутал чинь нөгөө хүүхдүүд чинь тэр дуртай амар дуртай байгаа ч гэсэн тэр дотроос нөгөө хэрэгтэй юм энэ хүүхд чинь хүний бие чинь ерөнхийдөө биднийхээс илүү юу штэ нөгөө одоо ухаантай. Хэрэгтэйг нь авдаг, хэрэггүйг нь ингээд нөгөө одоо гатгшлуулцдаг байхгүй юу? Тэгэхээр тэнд чи хэрэгтэй юм нь баг үлдэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр тэрийг ерөнхийдөө их сайн бодолцоод тэ одоо юуг нь хүү гэдгийг л их анхаарах. Одоо хүүхд чи хөөрхөж бидний үнд их сайн ордон штэ. Энийг энэ нь ингээд муу, энэ нь ингээд энэ гэхээр өө тийм байна гэдээ ордог юм чинь үгэнд орж байгаа дээр нь баг насыг нь баг байгаа дээр нь л ээж л их сайн зохицуулах хэрэгтэй л гэж боддог. Ээж л их сайн зохицуулна. Тэгээ хүүхд чи одоо нэг 0-5 наснда л одоо ямар нэгэн тийм архаг хууч одоо юу гэмдэ жингийн дутагдaltaгүй те жингийн дутагдaltaгүй жин нь яг бус хүүхдүүдтэйгээ адилхан ингээд юм хөөрхөн явчих юм бол сургуульд ороод ерөнхийдөө нэг асуудал байхгүй. Өөрөө биеийн тамирын хачаалд ороод гүүгээ явчихна. Өөрөө үдийн цагаан идэх гүүгээ явчихна. Ангийнхантайгаа ингээд адилхан ингээд гүүгээ явчихаар хөлгөөн гэдэг юм чинь давхар ингээд ороод ирэхээр би физиолог нь илүү гоё хурдан хөгжинө үү гэсэн. Тэгэн гутал нөгөө яа 0-5 наснд ингээд хүүхдээ ингээд эрхлүүлээл те юу ч хамаагүй авч өгвөл ингээд манай хүүхд ингээд тархан амар гоо тархан байгаа бастай ингээд зүгээр ингээд боддог. Тэгэл нөгөө хүүхд нь ингээд нэг сургуульд ороод биеийн тамирын хичээл ингээд би физиологт ингээд одоо юу гэдэг юм хөдөлгөөнд ингээд энерги зарцуулаад ирэхээрээ тэр нь одоо ашигтай уург байсан уу ашиггүй уург байсан уу гэдгийг нь ялгараад тэгэл бие нь өвддөг болно. Тэгэл маш хурдан турна. Тэгэл толгойн томрол өвдөн мөч нарасаал ирдэг байхгүй юу. Тэгэхээр тархан хүүхэд болгон эрүүл байгаад байна гэсэн үг бол ерөнхийдөө биш.